За нааг бүрд орчин мөрөнгөдөг мотоспортын одоо төлөөлөл болсон олон улсад оролцдог тамирчдын нэг байгаа. Мотоспортоор анх 2009 оноос хойш уралдаж эхэлсэн. Тэрнээс наан бол 5-6 настайгаас л ер нь унж эхэлсэн. Спортоор хичээлэх болсон шалтгаан гэх юм бол нэг талаасаа нөгөө гэр бүлийнхэн илүү манайхан одоо аавч үт юм ээж үт юм ах өвөөнөр бүгд л ундаг байсан, уралддаг байсан. Тийм техникийн хүмүүс. Тэгэд ер нь бол мотоциклтэй өссөн гэж хэлж болно. Тэрний нэг шалтгаасан тэгээ мэдээж хэрэг бас янз бүрийн мэдрэмжүүд бас авдаг. Дээрэс нь одоо адреналин ч юм уу эсвэл аж аргалын гормон ялгардаг гэж ярьдаг. Тэр мэдрэмжүүдээр л ер нь одоо ингээл хооллогдол явж байгаа тамирчин байгаа. Мотоспорт бол сүүлийн 3-4 жилийн орчин бол нэлээд хөгжиж байгаа. Гадуур бол явж байгааг бол нэлээд хүмүүс харж байгаа бах тий. Одоо суран одоо электрик мотоциклүүд ч бай, зүгээр энгийн мотоциклүүд ч уралдааны мотоциклүүд маш олон болсон. Тэгэхээр нэг талаас бол хөгжиж байгаа. Гэхдээ биднэрийн хувьд ялцч хүн season спорт идэвхтэй бэлтгэлийн хугацаа 3-4 сар байдаг. Тэгэхээр 3-4 сарын хугацаанд биднээс бэлтэж олон хугацаад явна гэдэг бол маш одоо хүнд байдаг. Тэгэхээр ихвчлэн гадагшаага бэлтгэлийн их одоо тийм бэлтгэлийн хангамж юм уу эсвэл өөр юм клубүүдтэй харилцаа холбоо байдаг. Одоо эднэрсийг л ерөнхийдөө нээх гэж бол миний зорилго явагдаж байгаа. Дээрээс нь олон улсын том дэлхийн аваргын тэмцээнүүд явж байгаа. Энэ лүү хүрэх одоо гүүр нь болох одоо боломжийг нээх тэр боломжуудыг харах тий. Ер нь үзэж харна гэдэг зорилготой л явж байгаа. Тийм миний өмнө ч гэсэн мэдээж хэрэг зөндөө мондөг тамирчид байсан. Тэгэхээр ах нарынхаа амжилтыг бол мэдээж хэрэг ахиулах тийм зорилготой байгаа. Биднэрийн дутагдж байгаа юм одоо хамгийн түрүүнд бол нэг шаардлагатай юм автоспорт ялтчгүй техникийн спорт өртөг өндөртэй. Тэгэхээр хүмүүсийг илүү ойлгодог одоо энэ мотоциклтэй илүү ойлголцож одоо тийм танилцуулах юмнууд олон хийж ижил одоо хүмүүс мэдэх болов гэж ойлгож байгаа. Тэрнээс ч энэ бол сакс биш хөл бөмбөгчтэй. Яг нүдэн дээр болдгоо зарим нь бол одоо миний уралдаж байгаа төрлөөр ралли гэхээр олон мянган километрээр уралддаг. Одоо жишээ нь би бол сая энэ уралдаанд уралдах ч бол нэлээд гадуур явсан. Бараг нэг 40-50 компани явхад бол ойролцоогоор нэг 10% л миний хүслийг пропозлыг одоо хүлээж авсан. Тийм байгаа. Тэгэхээр одоо эднэрсийг илүү гоё тийм сурталчлаад хүмүүс таниулаад те эсвэл бас нэг мөрөөдөл маань бас нэг 10 жилийн бие тамирын нэг 7 оны нэг 2 цагийн хичээлийг яага мотоциклтэй орж болохгүй юм ч юм уу тийм бодсон төлөвлөсөн одоо мөрөөдсөн юм бол зөндөө байгаа. Энэ спорт гэхээс илүү хэрэглээгээр орж байгаа хүмүүс зөндөл байгаа хэл та. Тэгээд одоо яг энэ сахилгаан дуугу суран эднэр унжаа залуучууд маань бол одоо ирээдүйд бол хөвчлэн тамирчин болно гэж харж байгаа. Тэгээд эднээс одоо юу зөвлөмөр байна гэх юм бол замын хөдөлгөөнд мэдээж хэрэг зөв зохистой оролцох хамгийн чухал. Тэгээд дээрээс нь зөв зохистой стандартын хувцас хэрэгсэл хамгаалтын маш чухал хэрэглэхгүй бол аюултай одоо унаа гэж ярьдаг те. Тэгэхээр хамгаалтын хэрэгсэл болон дуулага одоо бүх юм бол яг журмын дагуу энэ хэрэгэл заншаараа гэж одоо зөвлөмөр байна. Тэгээд дээрээс нь бас яг спортоор хичээлж байгаа хүмүүс нь бол яг жоох юм мэрэгжлийн хүмүүстэй илүү туулж харьцаж зөвлөгөө авах юм бол нөө скил суух талаас ер нь бол анх буруу суудсан буруу скилтэй хүнийг дараа нь засах хэцүү. Тэгэхээр анханасаа зөв одоо техниктэй суралцаарай гэж хэлмээр байна. Одоо миний одоо хаавтайгаа хамт уралдсан тэр сайхан нөө дурсамжууд маань эргээд одоо хүртэл ерөөсөө мартагддаг. Зургуудыг хараад энийг л суудаг яг би ингээл үсрэх харих болгоныг л бичлэг байгаа шүү дээ. Бичлэгэн дээр аав тэр цааталт нь бичигдсэн байх. Би ингээл үсэрч хараад унах монох ингээл би нэг ерөөс ингээл надад хамт л уралдаа явдаг. Тэр мөчүүд амар гоё санагддаг байсан. Тэгээд хамгийн анх 2009 онд 19-өөс 10-тай байсан баг. Тэр үед нөгөө анхны уралдаан зогсвол яг тэр гараанд нөгөө баахан мотоциклүүд анх ч нөгөө нэг хүүхдийн ангилж гэж байгааг том хүмүүстэй гардаг хүүхдийн мотоциклтэй. Тэгэл тэр нэг юм бужигнаанд дунд зогсоол яг тэр нөгөө мотоциклийн дунд юм сэтгэл хөдлөл нөгөө адреналин ялгараал тэр гараанд зогсох мэдрэмж ус анхны бас гоё юусэн. Тэгээд дээрэс нь яг нөгөө тухайн үед чинь шагнал 9-өөс 11 оны хооронд ерөөс шагнал аваагүй. Тэгээ 2 жилийн хугацаанд бол нилээ явсан. Тэгсний ачаар нэг уралдаанд хотын авар гэсэн баг. 3 дугаар байранд орчоод анхны годоо подиум дээр гарч үзчихээ бөөн баяр тэгэл баг төрүүлсэн юм шиг л баярлж байгаа. Тэгэл тухайн үед чинь 30 мянга төгрөг авчихсан баг. Тэр чинь амар хүмүүс санагдчихсэн. Тэгэл тийм дурсамжтай юм зөндөө өгөө. За миний явах гэж байгаа дараачийн уралдаан бол Дакар буюу одоо автомото спортын олимпик яригддаг том хэмжээний уралдаан. Тухайн уралдаан бол дэлхийн аваргын нэг цувралаар зохион байгуулагддаг. Тэгээ Сауди Арабын газар нутгаар сүүлийн 5 жил уралдаж байгаа. Тэгэд энэ жил болохоор адилхан Сауди Арабид 8000 км орчим 14 хоногийн турш 15 хоногийн турш зохион байгуулагдана. Дэлхийн одоо бүх автомот спортын одоо төлөөлөл Toyota жишээ нь бол Toyota машин одоо юу гэдэг энэ том брэндүүдийн төлөөлөл болсон үйлдвэрийн тамирчид очиж уралддаг. Тэнд бол мэдээж хэрэг нэгт уралдааны амжилттай дуусгах гэдэг бол маш том амжилт үүдэг. Тэгээд дээрэс нь энэ уралдаанд бас орохч миний хувьд бол нэлээд үдсэн сүүлийн 3 жил шахав энэ уралдаанд орохын тулд нөгөө ингээд бусад уралдаанууд амжилт гаргах гэдэг ингэж хичээж явсан. Дэлхийн цувралууд бас дажгүй амжилттай яваа. Тэгээ сая 8 сард уралдах хэрэг хүлээж авч бүүн баяр
болж исэн. Тэгээд тухайн уралдаан маань бол одоо 47 дахь удаага зохион байгуулагдаж байгаа. Энэ хугацаанд бол маш олон хүмүүс одоо уралдааны дуусгаж чадахгүй бол гарсан тийм статистик. Тэгээд дээрэс нь бүр нас барсан хүмүүсийн тоо ч гэсэн маш өндөр. Тэгээд миний хувьд л тийм асуудал бол гарахгүй байхын тулд мэдээж хэрэг хичээж явна. Тэгээ Сауди Арабын газар нутгад мэдээж хэрэг нөгөө халуун элсэн цөл maaхан дундуур уралддаг. Тэгээ дээрээс нь маш том хад чулуунууд үйдэг. Тэгээд хүний ерөн төсөөлөхөргүй байгалийн шалгуурыг бол тэнд биднэрт бэлтгэсэн байдаг. Тэгээд энэ жил мотоциклийн ангилд 1000 гаруй тамирчин бүртгүүлснээс 150 тамирчин тэнцсэн байгаа. Тэгээ миний хувийн дугаар бол энэ жил 141 дээр ирүүлэгдэж орж ирж байгаа. Яг ралли уралдаан бол мэдээж хэрэг олон хоног болдог. Өдөртөө бол хамгийн багадаа 400-аас 800-900 км уралддаг. Тэгээ хүмүүс яг нөгөө асуудалтай юу боддог маш олон урт километр дунд явж байгаа. Тэгэхээр яг энэ чинь яг машин бариа өдөө явж байгаа биш. Мотоцикл яваад шорон замаар хүнд нөхцлөөр явж байгаа учраас яг юм бодох цаг. Ямар нэгэн байдлаар юм бодох юм бол нэг чулуун мөрөгдөг ч юм уу эсвэл нэг алдаа гаргадаг ч юм уу тийм байдаг. Байнгын төвлөрөлттэй. Тэгээ сая сүүлийн Silkway торны зам уралдаан Дэлхийн аваргын хуучин цувралын нэг өссөн уралдаан сая Монголд дууссан 10 хоногийн турш үргэлжилсэн Оросоос гараад. Тэгээд тухайн уралдаанд бол эхний өдрөөс ахуулаад эвдрэл гэмтэл саатал маш олон удаа таарсан. Тэгээд Монголын газар нутгаар ороод бас ховдын том гол тус живсэн гэл. Ер нь биднээс бол янз бүрийн юм болно. Энд чинь нэг удаа төөрн, нэг бол тэгэл даар нь хөрн бороонд усанд явна. Тэгэл хүүтэн өдрөө хүүтэн хас 20-оос одоо нэг 30 40 гараас руу очиж уралдан тэгээд жоохон юм эсрэг тэсрэг миний хувьд бол тэгтээ бол гайгүй байх гэж бодож чинь Монгол хүмүүс ч нөгөө юм дасах чадвар илүү өндөртэй байдаг ч харагдав. Дакар уралдаан энэ том уралдаанууд ер нь зорж байгаа зорилго гэх юм бол бага ухаас л телевизээр гарснаас хойш телевизээр үздэг байсан. Хажуудалд нөгөө нэг дуунд нь баярлалдаг. Одоо хажууд нь өссөн. Одоо энэгээр одоо нэг мотоциклгүй байж бас үзсэн. Тэгээд яалтчгүй энэ бол миний нэг бие хэсэг мэт юм болцсон. Тэгээд мэдээж хэрэг энэ мотоцикл гэдэг зүйлээс бол кайф авдаг. Тэгээд өөрийгөө бол энэ том уралдаанууд сорж үзэх зорилго тавин одоо өдийг хүртэл явж байгаа. Тэгээд маш олон хүний дэмжлэгтэй, байгууллагын дэмжлэгтэйгээр одоо ингээ бас энэ уралдаанд явах гэж байна. Тэгээд мэдээж хэрэг энэ чинь яг нэг талаар болохоор миний мөрөөдөл. Дээрээс нь урд нь уралдаж байсан мундаг ах нарынхаа амжилтыг нэг дахиулах зорилготой. Хоёрт ирээдүйд миний ардаас уралдах одоо гарч ирэх миний хүүхэд ч болно. Одоо эсвэл сонирхож байгаа одоо спортын залуучууд гэдэг юм уу те. Миний дараагийн генерашн гарч ирэхэд одоо энийг илүү одоо төлхөө амархан ч юм уу одоо миний ингээд туулаад байгаа юм баах юм хэцүү юмнуудыг туулахгүйгээр яаж тэнд очих юм гэдэг юм гаргалгаа ч юм уу эсвэл гүүрэн ч юм уу болох зорилгыг тээж байгаа. За тэгээд тамирчин хүмүүсийн хувьд одоо хвчлэн гадагшаа тэмцээнд явахд бол маш их тооны зардал гардаг. Одоо миний хувьд л одоо төсөөлөлгүй том зардлын өмнө ингээд тулгарчсан юм асуудалтай сая хэдэн сар бол өнгөрлөөлдөө яг буцаад нөгөө юмудад төлөх шаардлагууд гараад инвойснууд ирээд тэгээ ингээд ерөөхдөө спонсор хайгаа явсан. Тэгээд яалтчгүй дэмжлэггүйгээр бол энэ спорт бол гадагшаа гарахд хэцүү. Нөгөө тамирчин ч гэсэн одоо уралдахад хэцүү. Тийм учраас би одоо энэ KFC Mongolia-тай хамтарч байгаа, Таван богд фудстай хамтарч байгаад бол маш их баяртай байгаа. Миний одоо пропозалыг хүлээж авсан. Намайг бүр дэмжихээр миний өгсөн одоо зардлаа хэмжээнээс бүр давуулан намайг дэмжиж байгаа. Тэгээд KFC бүх хамт олонд нь бол маш чин сэтгэлээсээ маш их баярлаа гэж хэлмээрэн. Тэгээд хамтран ажиллаж байгаад бол миний зүгээс бол бүр 101,000% одоо тийм ажиргалтай байна. За тэгээд сүүлд нь хэлэхэд одоо миний одоо багасаа мөрөөдөж ирсэн Дакар гэдэг уралдаанд явхад одоо ердөөсөө надад 3-4 хоног л үлдсэн байна. Тэгэхээр миний одоо мөрөөдөлд хүрэх зам Дакар 2025-тай та хэд маань хамт байгаарай. Тэгээ намайг дэмжээрэй. Тэгээ баярлалаа. Миний одоо уралдааны хэрвээ ямар нэгэн байдлаар дэмжиж үзхийг хүсэх юм бол миний одоо Facebook пэйж хуудсууд дээр бас тавигдана. Дээрээс нь Дакар гэдэг одоо аппликейшн байдаг. Тэгэхээр хүмүүс татаад одоо миний хаана явж байгаа лайв тракингийг үзэж болно. Өдрийн результыг үзэж болно. Тэгээ стейжүүдийн бас энэ 15 хоногийн турш ингээд өдөр өдөрт дүн гараа явчихдаг. Тэгэхээр эдгээр дүнгуудыг та хэд маань бас харахыг хүсэх юм бол сошиал хаягуудаас бас үзэж болно шүү. Тэгээд баярлалаа.